Recording in progress. 오늘은 예레미야 ном인 30두гаар бүлгийг уншия. 예레미야 ном인 30두гаар бүлгийн 1-р ишлэлээс уншия. 1절부터 24절까지 읽는 게 아니고 예레미야 31-ээс хэд хүртэл унших вэ гэвэл 24 хүртэл биш 16 хүртэл уншия. 예레미야 30장 1절 찾으시기 바랍니다. 예레미야 30-ийн 1-р ишлэлийг хайцгаагаарай. 여호와께로서 말씀이 예레미야에게 Эзнээс Еремияд ирсэн үг айлдсан нь Израилийн бурхан эзэн ингэж айлдаж байна. Миний чамд айлдсан бүх үгсийг номонд бич. Учир нь харагтун би өөрийн хүмүүс Израиль болон Юдагийн сайн сайхныг сэргээх өдрүүд ирж байна гэж эзэн тунхаглаж байна. Би бас тэдний эцэг өвгдөд өгсөн. Нутагт та нарыг буцаан авчирч тэд түүнийг эзэмших болно гэж эзэн айлдаж байна. Израиль болон Юдагийн талаар эзний айлдсан үгс бол эдгээр нь юм. Учир нь эзэн ингэж айлдаж байна. Би аим шиг айлдсан дууг сонссон бөгөөд амар амгалан үгүй. Асуугаад эрэгтэй хүн хүүхэд төрүүлж чадах эсхийг хар. Яагаад хүүхдээ төрүүлж буй эмэгтэй шиг эрэгтэй хүн бүр гараа бүсэлхий дээрээ тавьсан байхыг би харж байна вэ? Яагаад бүх царайнууд нь цонхгоор болов? Аяа тэр өдөр агуу бөгөөд түүнтэй адил өдөр байхгүй билээ. Энэ бол Яаковын зовлонгийн үе боловч тэр үүнээсээ аврагданаа. Тэр өдөр би тэдний хүзүүн дээрээс түүний буулгийг эвдлэн авч дүнгийг нь тасдан. Харийнхан тэднийг дахин өөрсдийн боолоо үл болгоно гэж түмэн цэргийн эзэн айлдаж байна. Харин тэд өөрсдийн бурхан эзэнд мөн тэдний төлөө миний босгох өөрсдийн хаан Давидад үйлчлэнэ. Миний зарц Яакова бүү гэж эзэн тунхаглаж байна. Израиля бүү зүрх алда. Учир нь харахтун. Би чамайг алсаас чиний үр удмыг олзлогдсон нутгаас нь аварнаа. Яаков буцаан ирж чимээгүй болон тайван байж түүнийг хинч айлахгүй. And Jacob shall return and shall be in rest and be quiet, and none shall make him afraid. Учир нь чамайг аврахын тулд би чамтай хамт байна гэж эзэн тунхаглаж байна. Учир нь би та нарыг дунд нь тараасан үндснүүдийг би бүрэн устгах бөгөөд зөвхөн чамайг би бүрэн устгахгүй. Гэвч би чамайг шударгаар дэсгэж яасан ч чамайг шийдэхгүй орхихгүй. Учир нь эзэн ингэж айлдаж байна. Чиний шарах эдгэшгүй. Чиний гэмтэл ноцтой. Чиний хэргийг өмгөөлөх хинч байхгүй. Шиний яранд эдгэртэл чамд тэнхрэл үгүй. Чиний бүх амраг чамайг мартаж тэд чамайг эрэлхийлэхгүй байна. Учир нь би чамайг дайсны шарахаар харгисныг шийтгэлээр шархдуулсан нь чиний гэм буруу их ба чиний нүглүүд тоошгүй олон тул байв. Чи юунд гэмтлээсээ болж хашгирна вэ? Чиний өвчин эдгэшгүй. Чиний гэм буруу их ба чиний нүглүүд тоошгүй олон тул би чамд эдгээр зүйлсийг үйлдэв.
because thy sins were increased, and I have done these things unto thee. 그러나 물은 너를 먹는 자는 Тийм 먹히며 учраас 물은 чамайг 너를 залгигч 치면 다 бүх хүн 포로가 되고 залгигдах 너를 болно. 탈취한 자 Чиний бүх 탈취한 дайснууд 물은 너를 тэдний 약탈한 자 хүннийг бүрэн 야, 그로 олзлогдон 약탈하라. явах болно. Therefore, O Чамайг all they that тоногчид love thee shall be тонуулах covered, бөгөөд and all thy чамаас adversaries, every олгочид one of them shall go into олзонд captivity. өгөгдөх And they болно. that spoil thee shall be a spoil, and all that prey upon thee will I give for a prey. 예, 거기까지 읽겠습니다. Right up За to 16 дугаар эшлэл хүртэл 아, уншлаа. 여러분, 우리가 성경을 읽어보면은 when we read the Bible, Бид нэр Библийг уншиж 똑같은 үзэх юм бол 신앙생활하는 사람들이지만 яг адилхан итгэлийн амьдралаар амьдарч байгаа хүн боловч 차이를 가지고 있다는 겁니다. хүмүүс хоорондоо маш их ялгаа байдаг юм байна гэдгийг мэдэх 인간 боломжтой. 애매한 부분들이 굉장히 많은데 Хүний нүдээр харвал их л адармаатай зүйлүүд их байгаа. 제가 보통 이제 저희들 교회는 그런 분들이 별로 없지만 Ерөнхийдөө манай сүм дээр бол тийм хүмүүс ховорхон байгаа. Гэхдээ бусад сүмүүдээр ийм зүйлийг хүмүүс их ярьдаг. Тэр пастор ёстой сүсэг ишлэлтэй шүү. Тэр ахлах итгэгч ёстой хайраар дүүрэн хүн байна. Тэр даамал бол ёстой хичээнгүй хүн шүү. Үнэхээр бурханд хайртай хүн байна. Ингэж хүмүүс ярьж байгааг их сонсох 우리의 боломжтой. 장로는 좀 서스하게 여기는 게 하나 있죠. Манай сүмийн ахлах итгэгч нарын нэг харамсалтай зүйлүүд байгаа тийм ээ. Ягаад гэвэл Паулус пастор намайг сайн байна гэж нэг удаач хэлж байгаагүй. Тэрэндээ гомдчихж магадгүй. Гэхдээ бид нар тодорхой нэг зүйлийг мэдэх хэрэгтэй. Юу мэдэх хэрэгтэй вэ гэвэл бид бүгдээрээ гимнүгэлтэй хүмүүс. 여러분 문제가 뭐냐면 죄만 Гэхдээ асуудал нь юу вэ гэвэл ганцхан гимнүгэл үйлдэл зогсохгүй. Заримдаа сайн үйлийг мөн үйлдсэн гэж ярьдаг гэсэн. 그래서 보면 내가 가만히 생각해 보면 Тэгчээд харах юм бол ноцтойгоор бодож үзэх юм бол 내가 좋은 사람 되는 게 Хинээс ч илүү 점수를 많이 줘서 хинээс ч илүү би өөртөө хамгийн өндөр оноо өгч мэдээж сайн хүн болох дургүй хүн байх гэж байхгүй шүү дээ. Муу хийсэн зүйл ч гэсэн байгаа. Гэхдээ сайн хийсэн зүйлээ илүү тодруулаад муу зүйлийг хийснийг нь мартдаг. Тийм амьдралаар амьдардаг хүмүүс тун олон байна. 냉정하게 죄를 범치하는 아무도 없습니다. За харин шууд утгаар ярих юм бол нүгэл хүн хийгээгүй хүн гэж нэг ч хүн байхгүй. Бурханы хуулиар харуул бүгдээрээ хараал авахаас өөр аргагүй хүн байна. 할 나라가 어떻게 친구가 어떤 사람이야? За тэгвэл бүгдээрээ тамд орох юм байна шүү дээ. Диважинд ямар хүн орж чадах юм бэ гэж олон хүмүүс тэгж боддог. Сайхан сэтгэл буянтай хүн диважинд орох байлгүй дээ. Бүх хүмүүс ингэж боддог үлээ. Гэхдээ Бурханы хэм хэмжүүрт тулгаад үзэх юм бол дэлхий дахны христийн шашин буруу замаар орж байгаа шалтгаан одоо тийм замаар орж байгаа учраас юм аа. Бид нар сайныг эрэлхийлдэг, буян хийхийг шаарддаг. Хэдэн өдрийн өмнө Солонгосын маш алдартай нэгэн пастор амь насаа алдаж нас барсан байгаа. Тэр пастор нас барахаас өмнө нэг гэрчлэл хийлжсэн. Гэрчлэл хийлж байхдаа юу гэж хэлсэн бэ гэвэл өөрөө нэг зүүд зүүдэлсэн гинэ. Харин зүүдэндээ тамд орж ирсэн байсан гэсэн. Тамд орчход одоо өөрөө гимшсэн гэсэн. Гимшээд байсан чинь ааж маажмаар диважин руу өөрөө шилжижсэн гинэ. Ийм зүүдийн талаар яриад байсан болохоор миний уур нь хүрээд яагаад уур хүрсэн гэж өнөө үеийн Солонгос христийн сүмүүд олон хүмүүс итгэгч болоод сүмд явж байгаа боловч юм нүглээс цэвэр болж чадаагүй, аврагдаж чадаагүй маш олон хүмүүс байна. Тэд нар үхэхдээ ямар их зовох болоо. Яг би бодтоор тийм хүмүүстэй нүүр тулаад уулзаж үзсэн л дээ. Үнэхээр Джон Атомис ерөнхийлөгч бол Африкийн Гана улсын маш алдартай ерөнхийлөгч байгаа. Ард түмний хүндэтгэл хүлээсэн, маш их буян хийсэн ерөнхийлөгч байсан. Би түүнтэй уулзахад тэр ерөнхийлөгч надад юу гэж хэлсэн бэ гэвэл би Гана улсад хамгийн их сүсэг бичлэлтэйгээрээ алдаршсан, бас хүндэтгэл хүлээсэн ерөнхийлөгч байна. Гэхдээ би ч гэсэн нүгэл үйлдсэн. Би гимнүглийн уучлалыг авч чадаагүй байна. Би өөрийгөө тамд орно гэж бодогдоод байна. Тийм болохоор маш их айж байна, пастраа. Тийм болохоор өнөөдөр өглөө би босохдоо өшөө би хэдхэн хоног л амьдрах бах та. Хэр удаан амьдрч чадах бол. Удаан амьдралдаа гэж нэг 5 хоног л амьдрах бах. Гэхдээ би өнөөдөр ч үхэж магадгүй, маргааш ч үхэж магадгүй. Гэхдээ би гимнтэй дээрээс нь. Тэгээд би үнэхээр их айж байна, түгшээд байна. Гана улсын Джон Атомис ерөнхийлөгчтэй би ярилцж байлаа. Өнөө үеийн сүмд явдаг мөртлөө тоошгүй олон итгэгч хүмүүс.
Гэм нүглийн асуудлыг тодорхой шийдэж чадалгүйгээр сүм дээр ирээд уйлал бүр хашгираад гэм нүглийг уучлж өгөөч гэж гимшиж байгаад. Хэрвээ тэд нар гэм нүгэл уучлал авахгүйгээр өөхөх өдөр нь дөхөөд ирчихсэн байх юм бол та бүхэн төсөөлөд үзтээ. Та бүхэн хэрв гэм нүглийн уучлал авч чадаагүй байлаа. Тэгээд сүмд маш хичээнгүй явсан. Тэгээд өөхөх цаг нь төгссөн байхад гэм нүгэл нь уучлагдаагүй байх юм бол хичнээн их айх вэ. Хичнээн их бачимдах билээ. Очуурдах билээ. Хэдэн өдрийн нас барсан тэр алтартай пастор гэсэн тэр пастор бол өөрөө зүүдэндээ тамд орцсон байсан. Харин гимшээд байсан чинь аажмаар диважин руу шилжиж байсан гэж хэлж байсан. Энэ бол луверчдийн дунд хамгийн аимшигтай лувер шүү. Яагаад энэ лувер вэ? Итгэгч нар сүмд явдаг мөртлөө бид нар Цусаар гэм нүглээс уучлагдсан байхад санаа зовлтгүй. Бид нар өгсөн ч буян их хийсэн байх юм бол диважинд орно гэсэн тийм юм ярьж байгаа учраас. Агуу тэр алдартай пастор тэгж хэлсэн юм чинь би ч гэсэн та диважинд орох бол байлгүй дээ. Гэхдээ энэ нь утгагүй зүйл юм аа. Библийн Лук номдэр харуул баян хүн болон Лазар хүн талаар гардаг. Баян хүн бол тамд зовж байсан. Зовлон амсч байсан ба Лазар бол Тэнгэрийн аажлал Авраамтайгаа хамт баяр баясгалантай байсан. Тэгэхэд баян хүн хашгирчээ. Тэр Лазарыг явуулаад бурууны үзүүрт нэг усны тусаал тусгаж миний хөлийг сэрүүцүүлээч. Би энэ галтай цөөрөмд зовоод байна. Тэгсэн чинь Авраам юу гэсэн бэлээ? Эндээс цаашаа явж чадахгүй. Цаанаас нааша ирж чадахгүй байдаг шүү. Хэрвээ зорчиж болдог байсан бол галт тэрэгний мөнгө зардал байгаагүй байсан бол зардлаа олоод явчих болно нэстэ. Гэхдээ гимшлээгээд тамд орсон хүн диважинд ордог байсан бол энэ дэлхийд тамд орох хүн хаана байх вэ? Тамд орох хүн байгаа юу? Тэгэхээр удахгүй зүйл ярьж байна гэсэн үг. Яагаад гэвэл гэм нүглийн талаарх хэмжүүр өөр байдаг учраас өөр юм тайлбарлаж байна гэсэн үг. Та бүхэн ийм зүйлийг ярилцж үзье. Бидний дунд хамгийн хорон муу хүнийг сонгочлоо гэж бодъё л да. Тэрийг хэн гэдгийг би мэдэхгүй байна. Гэхдээ хамгийн муу хүн гэж суглаад тэр хүнээс асуулаа. Тэр хүнийг олдоо зогсож агаад та үнэхээр хорон муу зүйл хийсэн үү гэж асуувал үгүй гэж хэлнэ. Тэр хүн бас хувьдаа буян юм их хийсэн гэж хэлнэ. Бидний дунд хамгийн сайн буянтай хүн дуудаж байгаа. Та ямар ч хорон муу зүйл хийж байгаагүй юу гэж асуувал тэр бас тийм ээ би муу зүйл хийж байсан л гэж хэлнэ. Тийм учраас шударгаар ярил. Хамгийн муу хүн, хамгийн сайн хүн энэ хоёрыг харьцуулж үзэхэд хүний хувьд бол жоохон ялгаатай байж болно. Гэхдээ бурхны харахад бол адилхан байна гэсэн үг. Библи бидэнд энэ зүйлийг маш дийлгэрэнгүй тодорхой тайлбарлаж өгч байгаа. Тийм учраас хүмүүс өөрөө мууг үйлдэх юм бол дандаа мартах гэдэг, өөрөө сайныг үйлдэх юм бол дандаа тэрүүгээрээ өөрийгөө өргөмжлөх гээд, үйлгөөд бусдад хүмүүс илчлэх гээд байдаг учраас нэг гүн сэтгэн бодохгүйгээр бич буян зөндөө цуглуулсан байх таа гэж боддог. Өөрөө сайн хүн гэж бодож байдаг. Гэхдээ гол асуудал нь юу вэ гэвэл өөрөө хичнээн сайн үйл хийсэн бэ гэдэг нь чухал биш. Суурил авах нь юу вэ гэвэл өөрөө хичнээн сайн үйл хийсэн бэ тэр нь чухал биш гэсэн үг. Эм нэгэл үйлсэн үү, үйлдэггүй юу? Тэрнээсээ шалтгаална. Тэгвэл нэг ч нүгэл үйлдэггүй дандаа буйны сайн зүйл хийсэн тийм хүн 3-4 хүн байгаа юу? Үгүй ээ, нэг ч хүн байхгүй. Нэг хүн ч байхгүй. Гэхдээ хүмүүс боддог. Ингэж бодож байгаа. Тэр үнэхээр муу хүн. Тэр амаал нээвэл худлаа яриад ах юм. Тэр өстой залтай, зөвүүн шүү. Хүмүүс ингэж ярьдаг штэ тий. Харин та өөрөө ямар байна вэ? Би юу? Би гайгүй штэ. Мэдээч би жаахан муу санаа гаргасан үе байгаа. Гэхдээ би тийм ч муу санаатай биш шүү гэв.
Ингэж хэлэхэд үнэхээр уучлаарай. Би бас сүмд явж байхдаа найзуудтайгаа их хулгай хийх хийсэн. Айлын жимсний тариаланд алим хулгайлдаг байсан. Амтад гуа ингээд хулгайлдаг байсан. Бас улаан буудаж хулгайлж үзсэн. Гэхдээ би бусад хүүхдүүдээс арай ондоо байсан шүү. Яагад гэвэл бусад найзууд маань амтад гуаны талбайд хулгай хийхээр орох юм бол нэгийг авч идэж үзээд амтгүй байвал хайчин. Тэгээд дахиад нэгийг аваад хайчдаг. Тэгээд ишнээс нь бүгдийг гიშгэж яваад байсан. Гэхдээ миний хувьд яасан бэ гэвэл ишнээс нь дандаа гიშггүйгээд болгоомжтой явдаг байсан. Тэгээд аль болохоро ингээд боловсрсан ингээд шиг авахын тулд өндөртөж үзээд яг боловсрсан байна уу үгүй юу гэдгийг мэдээд адилхан хулгайч гисэн төвшин өөр та хүн харж гин үү? Тийм ээ. Би бол та нараас өөр шүү. Та нар чинь айлын талбайд ирсэн байж яагаад ишнээс нь гიშгээд байгаа юм бэ? Чи юм болцсноо болоогүй юу гэдгийг амар үнэртэж үзвэл мэдэн штэ. Яагаад та нар зүгээр энэ шиг ингээд хаячж байгаа юм гээд. Чи надаас болоондор байна гэж хэлж байсан. Гэхдээ нэг ялгаа байхгүйсэн. Харин хүмүүс яадаг вэ? Би бинийгээ бусдаас дээр гэж боддог штэ. Бүгдээрээ адилхан мөртлөө би тэрэн шигэ биш шүү. Ядаж би хулгай хийсэн л дээ. Бас худлаа ярьсан л та. Гэхдээ тэр найзаас л өөр. Ийм хачирхалтай сонин сэтгэхүйтэйгээр өөрийгөө сайн хүн гэж тооцдог билээ. Гэхдээ хамгийн амар зүйл нь юу гэж өөрөө жаахан сайн зүйл хийчих юм бол жаахан сайн зүйл хийгээд Бурханы хаанчлалд орох тийм буянтай сайн хүн болж чадна гэсэн эндүрэлд орчдөг гэсэн. Бурханы харж байгаа, бидний харж байгаа энэ хэмжүүр шал өөр. Бид нар хэдийгээр хулгай хийгээд худлаа ярьсан ч гэсэн ийм буйны юм их хийсэн юм шин тэгвэл би сайн хүн юм биш үү? Хүний хэмжүүр бол тиймэрхүү л хэмжүүртэй. Гэхдээ Бурхан яадаг вэ? Бурхан бол тийм хэмжүүртэй нэг юм биш ээ. Чи яагаад хулгай хийсэн? Чи яагаад завхаарсан? Яагаад гэвэл чиний дотор завхаарах сэтгэл байна. Завхаа сэтгэл байна. Бас атаархах сэтгэл байна. Аль хэдийн хулгай хийсэн гэсэн. Чи хараахан хулгай үйлдэл дээр хийгээгүй ч гэсэн дотор чинь атаархаж шунхаарсан сэтгэл байвал хулгай хийсэн гэсэн үг. Ийм зүйлдер Бурхан маш хурц бас ийм тодорхой хэмжүүртэй байдаг. Тийм учраас өөрийнхөө хийсэн үйлсээр Бурханы өмнө зөвхт тооцогдно гэдэг нь боломжгүй юм аа. Боломжгүй. Гэтэл өнөө үеийн олон сүмийн ахлагч пасторууд сургаал заахдаа буйны юм хийж диваажинд орцгоё гэж заадаг. Буйны юм хийлээ за хичнээн их хийх юм бэ. Тэгээд хичнээн хорон муу зүйл хийж харж үздгийг диваажинд орохыг тэр диваажинд орох тэр улаан зураас нь аль хүртэл юм. Тэр буйны юм хийх ёстой тэр хэмжүүр нь яг юу юм? Гэхдээ Бурханы хувьд бол тийм юм байхгүй. Нэг ч муу үйлдэл хийх юм бол тамд орно гэсэн үг. Сайн үйлдэл хийсэн хүн нэг ч байхгүй. Бурханы нүдэнд хэдэн хүн байх бол 5 хүн байгаа болов? 1 хүн байгаа болов? Үгүй ээ, нэг ч байхгүй гэсэн үг. Та бүхний сайн гэж байгаа, буянтай гэж байгаа, шудраг гэж хэлж байгаа, үнэнч гэж хэлж байгаа, сүсэг бишлэлтэй гэж байгаа нь Бурханы өмнө юу ч биш юм аа гэсэн үг. Заахан сэтгэл дундуур байна уу? Эдгээр зүйлсүүд чинь та бүхнийг жоохон тайтгаруулдаг зүйлүүд байсан байх тий. Алдаа гаргасан ч гэсэн. Та бүхний хийсэн сайн үйлс чинь буяны зүйл чинь та бүхнийг тайтгаруулдаг байсан биз дээ тий. Олон хүмүүс бас ингэж бодож ирсэн. Гэвч хизээж тийм биш. Тийм учраас Бурханы харахад хүн төрлөختөн бол бүгд суурьж мөхөх ёстой хүмүүс юм аа. Одоо төрөөд суурьх ёстой болсон учраас мөхөх ёстой, бүгдээрээ мөхөх ёстой, хараал хүртэх ёстой хүмүүс болсон. Харин хүмүүс амьдралдаа би энийг хийвэл, тэрийг хийвэл, тэрийг хийчих юм бол би диваажинд орно гэж боддог, ерөөл авна гэж боддог, ажиргалтай болно гэж боддог. Гэхдээ хичнээн сайн буйны ажил хийсэн ч аль хэдийн хүний эхний хүн Адам Бурханы үгийг орхиж сатаны үгийг хүлээж авсан учраас сатан бидний дотор хийж өгсөн хорон муу бодол
бидний дотор оршиж байгаа учраас бид нар ямар ч үйлдэл гаргаагүй байсан ч гэсэн хангалттай хараал авахд бэлэн хүн гэсэн үг. Хэрвээ та бүхэн Бурхан биднийг үнэхээр хайрлаад биднийг аврахын тулд за та нар ийм хэмжүүр би тавилаа шүү. Та нарт ийм сайн зүйлийг хийх юм бол би та нарыг аварч өгье гэж хэлсэн үг Библиэлд байхгүй. Библи бол биднийг хичнээн хичээгээ сайныг үйлдээд Бурханы тушаалыг сахисан ч за ингэж хэлэхээр та бүхэн жоохон сэтгэл дундуур бухимдчих магадгүй. Энэ сүмд яваад ямар сони. Дандаа л найдваргүй юм яриад байгаа юм. Бид нарыг ямар ч сайн юм хийж нэмэргүй гэдэг юм. Ингэж бодож магадгүй. Гэхдээ энэ бол миний зохиосон зүйл биш. Бурханы хэмжүүр юм аа. Бурханы хэмжүүр тийм байдаг. Бидний хийсэн сайн үйлс, буйны ажил Бурханы өмнө юу ч биш байдаг гэсэн үг. Тиймээс ямар ч хүн гэмнүглээс цэвэршүүлж цаадахгаж чадахгүй гэсэн. За ийм аргаар Тэнгэрийн аанчлалд орж чадах хүн нэг ч хүн алгаа. Библиэлд юу гэж хэлснийг мэдхүү? Ром номын 3:24 дээр бүгд нүгэл үйлснээр Бурханы алдарт хүрдэггүй гэсэн. Бурханы алдарт хүрдэггүй. Та бүхэн сэтгэл дундуур санагдчих магадгүй. Гэхдээ энэ бүх хүмүүс бүгд гэдэг дотроо бүх хүмүүс орцсон байгаа шүү. Та бүхэн тэгш бус санагдаж байна уу? Үгүй би бусдаас илүү твчсэн, бусдаас илүү буйны ажил хийсэн. Тэгээд намайг тэр хүнтэй адилхан гэж тооцож байгаа юм уу гэж бодож байгаа юм шиг байгаа. Вьетнамд очиж үзлээ. Вьетнамд очсон чинь маш их хүндэтгэл хүлээсэн нэг пастор байсан. Намайг ирсэн гэдгийг сонсоод надад уулзахаар ирлээ. Тэгээд би түүнтэй уулзлаа. Тэр Тэнгэрийн хаанчлалд очиж чадна гэсэн бат итгэлтэй байсан. Тийм үү? Яаж очих юм гэсэн чинь би шоронд 14 жил хоригдсон гэсэн. Тийм байх чинь Тэнгэрийн хаанчлалд орохгүй гэж үү? За тэр нь юу гэсэн үг вэ? Эзний ивэл нэгүсэл биш, өөрийн хичээл зүтгэл, өөрийн хийсэн үйлс байна, тийм ээ? Би Библиэлд дамжуулан тайлбарласан. Үйлсээр бус ажээ гэж бичсэн байна. Та Тэнгэрийн хаанчлалд орохдоо ямар нэгэн үйлсийг ярьж ормоор байгаа бол та буруу байна гэж хэлсэн. Тэгсэн чинь юу гэсэн үг юм бэ гэв. Та чинь шоронд орж үзсэн юм уу гэж аа. Пасра би ч гэсэн 10 жил шоронгийн хорих газруудаар яваад байсан. Тэгээд Библийн хичээллийг явуулдаг байсан ч гэсэн тийм гэмнүгэл үйлдэлд орж исэн удаа бол байхгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө пастор нь би 14 жил шоронд хоригдсон. Эзний нэрийн төлөө хоригдсон. Тийм байхад би Диважинд орохгүй гэж үү? Миний надаас болоод миний хүүхдүүд, миний эхнэр удамжинд хоолгүй хоноод, удамжинд унтсан жимсний хайсмаас идэж хоноод, тийм байхад чинь би Диважинд орохгүй гэж үү гэсэн чинь. Үйлсээр биш ажээ. Ямар ч хүн үйлсээр өөрийгөө цэвэршүүлж чадахгүй. Ямар ч хүн хийсэн үйлсээрээ гэмнүглийг уучлуулж чадахгүй шүү. Би танд хэлмээр байгаа зүйл бол та шоронд 14 жил хоригдсноороо Есүс итгэсэн гэж хэлсэн. Тэгээд бусад гэр бүлийнх нь одоо гудамжинд хэцүү амьдарсан гэж хэлсэн. Тэгвэл та ганцаараа л Диважинд орж чадна гэсэн үг үү? Тэгвэл Есүс ганцхан таныг л аварсан гэсэн үг юм уу гэсэн чинь тийм зүйл байх боломжгүй гэж би хэлсэн. Үнэхээр сэтгэл харамсалтай төр сэтгэл төрж байсан л та. Нэг өдөр ийм ном байгаа. Борон дундуур алах гэсэн тийм ном байгаа. Номыг бичсэн тэр зохиолчтой би уулзаж үз. Нэгэн өдөр тэр зохиолч аялаж байгаа. Нэг хотод хүрээд нэг айлд очиод хонхоор олсон гэнэ. Тэгээд олон айлууд байсан ч тэр уулын орой дээр байгаа нэг айлаар орсон гэж байгаа. Тэр айл настай эмээ өвөө хоёр амьдарч байжээ.
Настай эмээвөө хоёр бурхандаа ийм залбирлыг залбирч байсан гэнэ. Бурхааваа Есүсээ өнөө хүртэл би Есүст итгэсэн, эзэн танд итгэж удаан хугацаагаар итгэж амьдралаа. Би Тэнгэрийн хаанчлалд очих юм бол та намайг шагнана эздээ, шагнана гэдэгт итгэж байна. Гэхдээ энэ газарт шагнал авмаар байна гэж хэлсэн гэж. Бурхааваа би танаас авмаар байгаа шагнал бол ганцхан зүйл байна. Намайг сайн мэдээ тараагаад ганцхан ч байтугай хүн аврал аваасай гэж хүсэх юм аа. Бурхааваа бид хоёроос бусад манай тосгон нэг ч аврал авсан хүн байхгүй байна. За тийм учраас сайн мэдээ тараагаар явлаа гэвэл өөр хот руу ч гэсэн яваад сайн мэдээ тараамаар байна. Гэхдээ би дэндүү хөгшөрсөн учраас сайн мэдээний аялалд явж чадахгүй байна. Миний амьдралын хамгийн сүүлийн удаа би намайг сайн мэдээ тараасан үед аврал авсан хүн гарч ирэхэд хүргэж өгөөрэй. Тийм учраас та манай гэрлүү хүн явуулж өгөөрэй гэж залбирсан гинэ. Тэгсэн чинь яг тэр хүн тэр айлд нь очиж таарсан. Тэгээд тэр хүн юудэ хүн байжээ. Тэгээд тэр бас залбирахдаа юудэ хүмүүсийн дунд нэг хүнийг аврал авахад хүргэж өгөөч гэж залбирсан. Тэгээд тэр очсон үед яг л Тэнгэрийн ээлжийг дайлж байгаа юм шиг маш гоё дайлж өгсөн гинэ. За тэгээд түр суужгаад явах гэж байснаа энэ хоёр эмээ хоёр бол энд оноод яваарай гэж хэлээд өөр их баярлсан. Маш ингээд дулаахан түүний угтаж дайлж өгсөн учраас маш баярлсан гинэ. Бараг нулимс урсгаж уйлтлан ингээд баярлсан гэсэн. Ингэж тэр өдөл насандаа сайн мэдээ тараагаад нас барсан гэсэн түүхийг сонсч ирсэн блэ. Бурхан бидний дотор маш олон ажлуудыг хийж байдаг. Та бүхэн ч гэсэн та бүхний үйлс ердөөс 1% ч орлоггүйгээр цэвэр 100% Бурханы ивэл нэгүслэр аврал авдаг юм аа. Аврал авахад бидний хийсэн ямар ч үйлс, бидний ямар ч зүтгэл, хичээл аврал авахад тусалж чадахгүй гэсэн. Ямар зарим олон хүмүүс өөрийгөө сайн буйны ажил хийчих юм бол бусыг шүүмжлээ. Тэр хүн яагаад тийм хормоо байдаг юм бэ гэж хардаг боловч Бурханы харахад бол ямар ч ялгаа байхгүй, адилхан байна. Хүний хийсэн ямар ч хичээл зүтгэл хүн хичээгээд юм нүглийн уучлалыг авдаг байсан бол ямар ч хэрэггүй байх байсан. Тийм учраас Бурхан Есүсийг илгээж өгсөн, Есүсийн нэгүслэр авралыг авдаг юм аа. Одоо чухал зүйл нь юу вэ гэвэл тийм учраас Бурхан хүн төрлөختөнд хамгийн түрүүнд чухал зүйл нь юу вэ гэвэл хүн сайныг үлдэж чадахгүй гэдгийг хүн өөрөөрөө гэм нүглээс ангижирч чадахгүй юм аа гэдгийг зааж өгөх хэрэгтэй байсан. Израильчууд Египт улсаас гарахдаа Синай уулыг гаталж Синай уулын доор хүрсэн үед Улаан тэнгисийг гаталж Синай уулны доор хүрсэн үед Бурхан Израильчуудад юу гэж хэлсэн бэ гэвэл та нар миний тушаалуудыг сайн сонсож миний хэлсэн үгийг чандлан сахивал та нарыг хаант тахилч нар болгож өрөөгдөгчийн удан болгож та нарыг сүр жавхлантай өрнөстөн болгоно. Та нарыг миний хөвгүүд болгоно гэж хэлсэн үед Израильчууд юу гэж хэлсэн бэ? Израильчууд хариулахдаа би таны хэлснийг бүгдийг сахинаа. Энэ бол том алдаа байсан. Яагаад алдаа байсан бэ? Бурханы тушаасныг бүгдийг сахиж чадахгүй учраас. Бурхааваа би чадахгүй байна. Та бидэд нэгүстэй хайрлаж өгөөч. Тэр цагаас Бурхан Израильчуудад 10 хуйлыг өгчээ. Тэгэд Египтээс гарсан 19-р бүлэг дээр хэрэг та нар миний тушаалыг сахих юм бол та нарыг гэрөөж таанд тахилч нар болгоно гэж. Тэгсэн чинь Израильчууд таны үгийг сахина гэж амласан. Тэр үед Бурхан 10 хуйлыг өгч хуйлуудыг тахилын хуйлуудыг өгсөн байна. За хууль гэх юм бол сахивал өрөөгдөн сахиж чадахгүй бол хараагдана гэсэн тийм хоёр
өөрийгөө гүйцэтгэдэг. Гэхдээ хүн төрөлхтөн дотор энэ хуулийг сахиж чадах хүн нэг ч хүн байхгүй гэдэг нь асуудал. Бурхан хуулийн өгсөн зорилго шалтгаан бол маш энгийн байжээ. Бид нарыг хорон муу гэмтэй, нүгэлтэй хүн гэдгийг ухааруулахын тулд юм аа. Хуулиар дамжуулан шүүх юм бол нэг ч хүн зөвлөгөөж чадахгүй. Египтээс гарсан нь 19-р бүлэг дээр хуулийг сахих уу гэсэн чинь сахина гэж амлаад тангараг байгуулад 20-р бүлэг дээр Мосед 10 хуулийг бурхан өгдөг. Мосе 10 хуулийг 2 чулуун самбар дээр бичүүлээд ирсэн үед бид нар аль хэдийн алтан тугал барьсан байсан, бас тахилд өргөж байсан. Тийм учраас хууль бууж ирэнгүүтээ шууд 3,000 хүн алагддаг. Тийм хядлаг аимшигтай зүйл болдог байна. Хууль бууж ирсэн үед амьд гарах хүн нэг ч хүн байхгүй гэдгийг илтгэж байна. Бурхан бидэнд юу зааж өгмөр байна вэ гэвэл Израильчууд нүгэл үйлдсэн учраас тэр нүгэлтэйг ухааруулж өхийн тулд нүглээс болж хараал авна. Дээрэс нь гадны олон улс орны олдс болно, олдслох болно гэдгийг зааж өгсөн. Тэд нэр амлалтын дагуу тушаалуудыг сахих юм бол ерөөл авч сахиж чадахгүй бол хараал авна гэсэн бүх хуулиудыг зөрчсөн учраас хууль бидэнд өгсөн гол зорилго бол хуулиар дамжуулан ерөөл аваарэ гэсэн зорилгоор өгсөн биш. Зөрчиж хараал авахаас өөр аргагүй хүн гэдгийг зааж өгөхийн тулд юм аа. Харин хүн төрлөختөн бүгдээрээ өөр талаас бодоод байдаг. Би бусдаас илүү сайн байх юм бол би бусд хүмүүсээс сайн үйл хийлээгээ сайн биш. Нүгэл үйлдэхгүй байх нь хамгийн чухал байхгүй юу? Харин нүгэл үйлдэхгүй хүн гэж хэн байх вэ? Хинч байхгүй байна. Хичнээн сайн буйны ажил хийсэн ч гэсэн юу ч болохгүй гэсэн үг. Нэмэргүй гэсэн үг. Иремья 30 дугаар бүлгийг бид нар уншлаа. Бурхан Израильчуудтай амлалт байгуулсан. Харин Бурханы өгсөн тушаалуудыг зөрчиж, нүгэл үйлдэж, юм нүгэл үйлдсэн үр дүнд олон улсын боол болж, зарц болоод, сүрж мөхдөг ийм үр дүнд хүрдэг байгаа. Иремья 30-аас 31 хүртэл эхнээс 31 хүртэл бүх үгнүүд нь дандаа хараал байдаг. Хараал. Харин 31-р бүлэг дээр орж ирээд өнөөдөр уншсан энэ ишлэгийг уншиж үзэх юм бол үнэхээр гайхамшигтай зүйл энд бичигдсэн байгаа. 1-р ишлэгийг харъя. 이스라엘 하는 여호와께서 이같이 일러가서 내가 내게 이런 모든 말을 책 기록하라. Thus speaketh the Lord God of Israel, saying, Write thee all the words that I have spoken unto thee in a book. 3절에 뭐라고 What does 말하냐면 verse 3 say? 자, 33 дээр юу гэж бичсэн байна вэ? Эзэн айлдаж байна гэж байна. 돌이킬 때가 이르리니. That I will bring again the captivity of За, учир нь харагтун би өөрийн хүмүүс Израиль болон Юдагийн сан сайхныг сэргээх өдрүүд ирж байна гэж эзэн тунхаглаж байна. Би бас тэдний эзэн үгдэд богсон нутагт та нарыг уцаан авчирч тэд түүнийг эзэмших болно гэж эзэн айлдаж байна. Нүгэл үйлдсэн учраас хараагдах ёстой байсан, сөнөөгдөх ёстой байсан, хараал авах ёстой байсан. За тэгээд сүрэх ёстой байсан учраас тэд нар олс холын нутагт боолжлогдож явсан, зарцуулаад явсан. Тэгсэн чинь бурхан ийм зүйлийг хэлж байна. Тэд эцгийн үгдэд өгсөн нутагт та нар буцаан авчирч тэд түүнийг эзэмших болно. Эзэн тунхаглаж байна. Яагаад вэ? Яагаад юунаас болоод? Гим нүгэл үйлдсэн үндсчин шүү дээ. Гим нүгэл үйлдэх юм бол хараал авна гэсэн учраас зарц болсон, боол болсон. Гэхдээ яагаад тэд нарыг буцаад эцэг үгдэд өгсөн нутагт буцааж авчирч байгаа вэ? 4-р ишлэгийг харъя. Израиль болон Юдагийн талаар эзний айлдсан үгс бол эдгээр юм. За, энэ даруул Израильчууд эргэсэн биш. Нүгэл үйлдсэн хэвээрээ байсан. Эзэн Израиль болон Юдад ингэж хэлсэн байна. 5-р ишлэлээр очие. Учир нь эзэн ингэж айлдаж байна. Би аимшиг айдсын дууг сонссон бөгөөд амар амгалан үгүй. Яг л бид нар нүгэл үйлдсэн учраас за 6-р ишлэлээр асуугаад эрэгтэй хүн хүүхээ төрүүлж чадах эсхийг хар. Яагаад хүүхдээ төрүүлж буй эмэгтэй шиг
эрэгтэй хүн бүр гараа бүсэлхий дээрээ тавьсан байхыг би харж байна вэ? Яагаад бүх царайнууд нь цонхихгүй болов? За энд байгаа ээжүүд, эхчүүд ер нь хүүрэг төрүүлэхдээ бүгдээрээ зовцгоосон биз дээ. Бүр хаяа зарим хүмүүс нэг зовхгүйгээр хүүхэд төрүүлдэг хүн бас байдаг гэсэн. Гэхдээ энэ удаад бас нөгөө киног нь харсан чинь бүр Есүсийг төрүүлэхдээ Мария яадаг вүлээ? Твч чадахгүй байсан тий. Ашгараад байсан тий. Сайн муу мэдүүлэгч модны жимсийг идээгүй байсан бол ингэж зовхгүй байх байсан. Гэхдээ энэ Библи юу гэж хэлсэн бэ? 4-р ишлэл дээр Израиль болон Юдагийн талаар эзний айлдсан үгс бол эдгээр нь юм. 5-р ишлэл. Учир нь эзэн ингэж айлдаж байна. Би аим шиг айдсын дууг сонссон бөгөөд амар амгалан үгүй. За 6-р ишлэл. Асуугаад эрэгтэй хүн хүүхэд төрүүлж чадах хэсгийг хар. Эрэгтэй хүүхэд төрүүлж чадахгүй юу? Чадахгүй тий. Гэхдээ эрэгтэй хүн бүр гараа бүсэлхий дээрээ тавьсан байж бас царайнууд нь цонхгоор болцсон байна гэж штэ. 7-р ишлэл. Аяа тэр өдөр агуу бөгөөд түүнтэй адил өдөр байхгүй лээ. Энэ бол Яаковын зовлонгийн үе боловч тэр үүнээс аврагдчихлаа. Аврагданаа. Израиль гим нүгэл үйлдсэн бөгөөд үүний улмаас зовлон гамшиг ирэх ёстой байсан. Тийм учраас Бурхан харь орны боол болгосон, боолчлогдож маш өрөвдөлтөй амьдралаар амьдрахад хүргэсэн билээ. Гэтэл энэ 7-р ишлэл дээр нь юу гэж хэлсэн бэ? Аяа тэр өдөр агуу бөгөөд түүнтэй адил өдөр байхгүй билээ. Энэ бол Яаковын зовлонгийн үе бөгөөд үе боловч тэр үүнээсээ аврагданаа. За энд харуул хамгийн чухал үг байна. Яаковын зовлонгийн үе боллоо гэж дууссан биш. Зовлонгийн үе боловч гэсэн байна. За энэ боловч гэдэг нь юу гэсэн үг вэ? Зовлонгийн үе болчихлоо шүү гэд. Үнэхээр хараал авсан, үнэхээр болоод боолжлогдож байсан. Харин тэндээс авралыг өгч аврагнаа гэж байна. Бид нар 10 хуулийг сахина гэж хэлсэн учраас харин сахиж чадаагүй болохоор сүрэл гамшиг хүлээж байсан. Тийм болохоор харийн оронд боолжлогдож зарцлагдах ийм зовлонгийн үе тохиолдсон. Гэтэл Бурхан биднийг тэндээс аврагдах гэж байгаа гэдгийг энэ Библиэлд хэлсэн байна. Бид нар боол болоод асуудлын нутагт боолжлогдоод тэгээд зовж амьдарч байлаа, зарагдаж амьдарч байлаа. Израильчууд тэр Германд очоод ямар олон хүмүүс амьнасаа алдсан билээ. Үнэхээр их харагдсан. Гэтэл Бурхан тэндээс аварч өгсөн гэсэн үг. Яагаад вэ? Бид нар мундаг байсан болохоор уу? Эсвэл сайн байсан болохоор уу? Эсвэл эргэсэн болохоор уу? Эсвэл гимшсэн болохоор уу? Үгүй. Үгүй. Бурхан Израильчуудыг аль хэдийн тийм гэдгийг мэдчихсэн. Тийм учраас ийм хараалууд, зовлонгууд ирнэ. Гэхдээ Бурхан Израильчуудад нэгүслээ хайрлсан гэсэн үг. Энэрэнгүй байдлыг харуулсан. 8-р ишлэлийг харъя. 8. Тэр өдөр би тэдний хүзүүн дээрээс түүний буулгийг эвдлэн авч дөнгийг нь тасдана. Харийнхан тэднийг дахин өөрсдийн үл болгоно гэж түмэн цэргийн эзэн айлдж байна. 9-р ишлэл. Харин тэд өөрсдийн Бурхан эзэнд мөн тэдний төлөө миний босгох өөрсдийн хаан Давидад үйлчлэнэ. Бурхан сайныг үйлдэж амьдрах юм бол эрүүл авна. Харин нүгэл үйлдэж амьдрах юм бол хараал авна гэсэн. Харин Бурхан бол замаасаа эргээд нэгүсэл инэрлийн замыг бэлтгэж тэр гарах гарцыг өгдөг нэгэн бол Бурхан юм аа. Бурхан бол ууг нь бид бүхний эцэг бөгөөд үнэхээр бид нарыг
гимнүглийн ухаараасаа гимнүглийн мэдлэг өгөхийн тулд 10 хуйлыг өгсөн юм аа. 10 хуйлыг сахиарэ гэж өгсөн юм биш ээ гэсэн үг. Харин сахиж байгаа зөрчөөд байсан учраас тэд нар боол болсон, зарц болсон. Тийм учраас тэд нар үрд мөнхийн сүрэл авах ёстой байсан чинь бид нар өөрсдийнхөө гимтийг ухаарад ирсэн үед бид нарыг гимшиж байгаа хараад тэгсэн биш. Бид нарыг залбирч байгааг хараад бурхан тэгсэн биш. Зүгээр инэрлээ хайрлаад аврах замыг бурхан бэлтгэж байсан гэсэн үг. Амен гэж хэлж чадж байна уу? Та бүхний сайн муу чинь ямар ч хамаагүй гэсэн үг. Өргөжлүүлээ жаахан уншия. 10 дугаар ишлэлийг хараарай. Миний зарц Яакова бүү гэж эзэн тунхаглаж байна. Израиля бүү зүрх алдай. Учир нь харахтун. Би чамайг алсаас чиний үр удмыг олзлогдсон нутгаас нь аварнаа. Яаков буцан ирж чимээгүй болон тайван байж түүнийг хинч айлахгүй. За бурханы хараалыг авчлаа. Тэгээд Израильчууд гимнүгэлтэйгээ ухаарад эргээд ирсэн үед бурхан тэднийг аварч чадах энэрэнгүй байдлыг харуулж байна. Библи яагаад ийм зүйлийг бичсэн тэр шалтгааныг та бүхэн ойлгож байгаа зү тийм ээ? Та бүхэн мундаг учраас биш. Та бүхэн нэг буян хийсэн болохоор биш. Шудраг байсан учраас биш юм аа. Угаасаа бурхан биднийг хайрлсан учраас биднийг аврах аль хэдийн аврах төлөвлөгөөтэй байсан гэсэн үг. ертөнцийн суур тавигдахаас ч өмнө биднийг аврах төлөвлөгөөтэй байсан гэсэн үг. Харин бурхан Израиль үндэснийг сонгож хуулийг өгөөд хуулиас болоод хараал авахар болсон. Харин биднийг дуусталаа хараагаад байх биш, бид нарыг бас аврах төлөвлөгөө зохиосон байна гэсэн. Бид нар зүгээр мундаг сайн уучраас диважинд ордог гэж бодож болохгүй. Буян хийсэн уучраас диважинд ордог юм биш ээ. Бас муу гимнүгэл үйлдэггүй уучраас диважинд ордог юм биш. Бид нар нэгэнт гимнүглийг үйлдчихсэн учраас нүгэлтэй гэдгээ ухаарад эргэж ирэх юм бол авралыг авч чадах юм аа. 11 дугаар ишлэл дээр юу гэж хэлсэн бэ? Учир нь чамайг аврахын тулд би чамтай хамт байна гэж эзэн тунхаглаж байна. Учир нь би та нарыг дунд нь тараасан. Үндснүүд би бүрэн устгагдах бөгөөд зөвхөн чамайг би бүрэн устгахгүй. Гэвч би чамайг шударгаар гисгэж яасан ч чамайг шийдэхгүй орхихгүй. 12. Учир нь эзэн ингэж айлдаж байна. Чиний шарах эдгэшгүй. Чиний гэмтэл ноцтой. 13. Чиний хэргийг өмгөөлөх хинч байхгүй. Чиний яранд эдгэрэл чам тэнхрэл үгүй. За 14. Чиний бүх амраг чамайг мартаж тэд чамайг эрэлхийлэхгүй байна. Учир нь би чамайг дайсны шарахаар харгисныг шийтгэлээр шархтуулсан нь чиний гэм буруу их ба чиний нүглүүд тоошгүй олон тул байв. 15. Чи юунд гэмтлээсээ болж ашигран вэ? Ашигран вэ? Чиний өвчин эдгэшгүй, чиний гэм буруу ба чиний нүглүүд тоошгүй олон тул би чамд эдгээр зүйлсийг үлдэв. 16. Тийм учраас чамайг залгигч бүхэн залгигдах болно. Чиний бүх дайснууд тэдний хүн нэг бүрэн олзлогдон явах болно. Чамайг тоногчид тоноолох бөгөөд чамаас олз олгогчид олзонд өгөгдөх болно. За та бүхэн эндээс бурханы сэтгэлийг олж авч чадчихэв үү? Бид нарыг эргэж ирэх юм бол нэг үслээ хайрлан гинэ. Бидний сайнаар, бид нар мундагаараа ийм зүйлийг биелүүлчихсэн биш. Бид нарыг хараал авах хэвээр, гай гамшиг авах хэвээр хүмүүсийг бурхан руу эргэж ирэх нэг үслийн замыг нээгээд өгсөн байна гэсэн. Харин яг албан ёсоор биелэгдсэн зүйл бол Еремия 31-р бүлэг дээр гарч байгаа. Одоо энэ хэсэг тодорхой гарч ирнэ. 31-р ишлэлээс тодорхой гарч ирж байгаа. 31-ийн 31.
За 31 дээр харвал эзэн тунхаглаж байна. Үзэгтэн Израилийн гэр болон Юдагийн гэртээ би шинэ гэрээ хийх өдрүүд ирж байна. За шинэ гэрээ гэдгийг англиар New Covenant гэж хэлдэг. Эхний гэрээ гэдэг нь юу вэ гэвэл 10 хуулийг хэлж байгаа. Та нар сахивал өрөөдөн сахиж чадахгүй бол хараагдана гэсэн. Израильчууд бүгдийг сахинаа гэж. Харин сахиж чадаагүй. Тийм учраас бүгдээрээ хараал авахар болжээ. Бид хүн төрлөختөн хүн өөрийнхоороо амьдрах юм бол бүгдсээр бүгд аврал авч чадахгүй бүгд хараал авах болно. Тийм учраас хүн төрлөختөн эхлээд хараасны дараагаар нь нэгүсэл инрэлтийг харуулснаар нэгүслэр аварсан гэдгийг харуулж өгч байна гэсэн. За 32 дээр юу гэж хэлсэн байна вэ? 32. Тэр нь эцэг өвгдийг нь Египтийн нутгаас гаргахын тулд гараасан барьсан тэр өдөр тэдэнтэй байгуулсан гэрээ буюу хэдийгээр би тэдэнд нөхрөн байсан боловч тэдний зүрдсэн миний гэрээтэй адил биш юм гэж эзэн тунхаглаж байна. За тухайн үед 10 хуулиар гэрээ хийсэн, гэрээ байгуулсан. Сахивал өрөөд нь сахиж чадахгүй бол хараал авнаа. Тэгсэн чинь за тэгвэл бид нар бүгдийг сахинаа. Амлалт гэрээ байгуулсан учраас бурхан бидэнд 10 хуулийг өгсөн. Гэхдээ 10-ыг 10 олонгийг нь зөрчсөн учраас боолчлогдож явлаа. Боолчлогдсон нь нөгөө зарагдаад маш хэцүү амьдэрсэн. Гэтэ тэгсэн чигсэн бид нар өөрсдөө хамгаалж чадна гэж өөртөө хит итгэсэн. Бурхаваа би чадахгүй байна. Та нэгүстэй хайрлж иж амьдрнаа. Та инэрлээ хайрлж өгөөрэй. Ийм байдлаар Бурханы өмнө гарч ирээрэй. Хүмүүс хараахан өөрөө сайнны буйны ажил хийснээрээ үйлсээр Бурханы өмнө очих гэдэг. Энэ бүхэн буруу зүйл, худал зүйл юм аа. Тийм учраас шинэ хууль, шинэ гэрээг байгуулсан. Шинэ гэрээ нь юу вэ гэвэл өмнөх хууль 1-р гэрээ юу байсан бэ? Сайн сахивал өрөөдөн сахиж чадахгүй бол хараагдана. Харин шинэ гэрээ бол би энэ гэрээг тэдний зүрхний самбарт тавина гэж хэлсэн. Тэгээд эзэн үгээ айлдсан байгаа. Би тэдний гэм бурууг уучлж дахиж тэднийг санахгүй гэж хэлсэн байна. За 33-ийн 31-ийн 34 дээр гарч байгаа энэ шинэ гэрээ бол энэ бол миний үйлс юм уу? Миний гаргасан шийдвэр ч юм уу? Миний ямар нэгэн үйлдэл хөдөлгөөнөөс үүсэлтэй юм биш. Бурханы нэгүслээс үүсэлтэй гэсэн үг. Энэ дотор нэг ч хөө бидний үйлс орох ёсгүй. Бид нар үйлсээрээ авч үзэх юм бол бүгдээрээ хараалах ёстой, харагдах, сөнөөгдөх ёстой юм байгаа. Бурхан Израильчуудыг хараал авахд орхичжээсэн. Гэхдээ нэгэн өдөр Бурхан бидэнд инэрлээ хайрлахыг хүсэж байна гэсэн үг. Инэрлээр бид нар өнөө үеийн ийм ивэлийг авч амьдарч байна. Манай чуулган дотор пасторууд олонтой. Олон пасторуудын явж ирсэн ул мөрийг хөөгөөд харах юм бол за хэдэн онд ингээд юм нүглийн авралыг авчлаа. За тэгээд хөрөм хийгээд амьдарч байна. Ингээд уул мөрийг хөөгөөд үзэх юм бол өөрөө ямар нэг юм сайн хийгээд амжилт олсон зүйл байвал өөрөө тэр тал дээр сайн гэж бодчихдог. Миний хувьд Библийн сургууль байхад бид нар 86 онд Библийн сургууль барьж олон сайн мэдээ түгээгчдийг бэлтгэн гаргаж байсан. Харин тэднээс олон хүмүүс сургуулиас оргосон л доо. Тэдний ихэнх нь би сайн, би мундаг, би шилдэг, би бусдаас давуу тийм бодолтой байсан хүмүүс. Миний хувьд бас би бусдаас дээр гэж бодсон юм байсан. Харин 1962 онд би гимнүглийн уучлалыг анхлан авч ирсэн. Хинч надад гимнүглийн уучлалыг зааж өгч байгаагүй. Харин дэндүү их нүгэлтэй учраас бурхан залбираад байсан чинь нэгэн өдөр гинтхэн бурхан залбирсан.
Бурхаваа миний гимнүглийн уучлж өгөөрэй гэж залбирсан чинь гинт нэг өдөр миний гимнүгэл уучлагдсан болов уу гэсэн бодол төрсөн. Харин Библийг уншиж үзсэн чинь үнэхээр уучлагдсан байсан. Хинч миний үгэнд итгэхгүй байсан болохоос би ингэж гимнүглийн уучлалыг авсан да. Харин үлсийн сүмд очсон үед сонсон дүүрэгт амьдардаг хүмүүс байсан. Тэгээ багасаа сүмд явдаг хүн байсан. Заавал гимнүглийн уучлалыг заавал гимнүглийн уучлалыг авах ёстой гэж би бас эгчтэй хэлсэн л дээ. Манай эгч маань манай ээжийг нас барсан хойгоор манай аав шин их нэртэй суух гад ингээд илтгэжсэн. Харин хүмүүс анхааруулж байсан. Дахиж гэрлэн гэдэг чинь хэцүү дээ гэдэг. Харин манай ээж аавда, манай аав ч гэсэн ээжтэй үнэхээр хайртай байсан. Харин манай ээжийг нас барсны дараа манай аав үнэхээр тэнхээгээ алдсан. Нэгэн өдөр манай аав хүүхдүүдийг олон хүүхдүүд ер нь хойд ээжээсээ болоод зовж өсдөг юм байна гэдгийг харсан. Тэгэд манай аав ингэж хэлж үлээ. Хүүхдүүдээ энэ цуглаарай гэж агаад. Та нарын хойд ээж чинь болж болохоор хэд хэдэн үнтэй аав нь уулзсан. Хэрвээ таны ээжтэй чинь адилхан хүн байсан бол шууд гэрэлчих байсан. Гэхдээ хүний доторх зан чанарыг яаж гаднаасаа харж мэдж чадах вэ? Хүн сайн хүнтэй олж суух нь амаргүй зүйл шүү. Хэрвээ манайд сайн биш, жоохон муу хойд ээж үрээд ирчих юм бол надад ч юм уу, та нар ч юм уу байх болно. Тухайн үед манай аав ердөө 45 настай байсан. Тэгээд манай аав хойд шин их нэртэй болохоос болцсон. Тэгээд хэцүү байсан ч гэсэн хідүүлээ сайхан амьдрнаа гэд. Хойд ээж ирсэн бол үнэхээр хэцүү байх баха гэж манай аав ингэж хэлээд тараасан. Бид нэр амьдралдаа манай аав бол ер нь ямарваа зүйл дээр ажил дээр их сэтгэн бодох чадвартай. Манай ээж бол тийм байгаагүй. Харин манай аав бол үргэлж сэтгэн бодох чадвартай. Надад үргэлж ингэж хэлдэг байсан. Чи чинь ямар толгой муу юм бэ? Чи энэ хэцүү бартаатай нийгмийг яаж туулнаа гэж аав маань надад хэлдэг байлаа. Би аавтай би өөрийгөө харьцуулбал энэ баг хөлийн хуруунд ч хүрч чадахгүй баг. Манай аав ээжийг нас барсны дараа аав маань маш их гунигэлсэн. Олон хүмүүсийг харж байсан л да. Гэтэ яг манай ээж шиг хүнтэй уулзаж чадаагүй гэсэн. Таны ээжтэй чинь шиг хүнтэй, сайхан хүнтэй уулзах ч амаргүй юм байлээ шүү гэж аав хэлж билээ. Тэгэд насан туршдаа ганцаараа амьдарсан байгаа. Би энэ Библийг уншиж үзэх юм бол Бурхан бидэнд бас нэгүсэл энэрэнгүй байдлыг хайрлахыг хүсэж байгаа. За харин анхнаасаа нэгүслээ хайрлсан биш. Хуулийг түрүүнд өгч биднийг ямар хүн гэдгийг ухааруулж өгсөн байна. Тэгээд хуулийг сайн сахих ёстой гэсэн энэ гэрээг зөрчсөн учраас бид нар боолжлогдсон, бид нар зарцлагдсан. Ингээд зовж хэцүү амьдарсан. Энэ юу гэсэн үг вэ? Бид нар хуулийг сахиж чадахгүй нүгэлтэй хүн байна. Бид нар өөртөө итгээд яваад иж болохгүй гэдгийг харуулахын тулд ингэүүлсэн гэсэн үг. Түүний дараагаар Бурхан хоёр дахь удаага биднийг аврахаар одоо гэрээг өөрчилсөн гэсэн үг. Яагаад вэ? Яагаад гэвэл хууль бол сахивал өрөөгдөд сахиж чадахгүй бол хараал авна гэсэн. Дахиад хэлье. Хууль бол Бурханы сайн хийх ёстой биш. Бид нар өөрөө сайн хийх ёстой байсан. Өөрөө сайн хийсэн цагт өрөөл авна, муу хийсэн цагт хараал авна. Үүнээс авч шалтгаалаад бид нар ямар хүн юм бэ? Бид нар харанхуй, үнэхээр сүйрч, хараал авахаар тийм хүн байна гэдгийг мэдүүлээд хэрэг түүнийг мэдээгүй байсан бол бид нар одоо ч гэсэн өөрсдийгөө мундаг гэж бодож амьдарч байхаар хүмүүс зөндөө байгаа шүү дээ, тийм ээ? Тэр чинь үнэн байна.
실제로 요즘 그 보이스피싱 Яг боддоор сүүлийн үед утасны заллан мэхлэх лойверт орж байгаа хүмүүс маш олон байна. Би ч гэсэн нэг удаа тийм утасны лойверт бараг орох шахсан. Нэгэн өдөр хагас өдрийн үдээс хойш над руу утас ирлээ. Паулус та мөн үү гэсэн. Тийм ээ би Паулус байна. Хин бэ гэсэн чинь. Паулус гэдэг нэрээр сая 어느 백화점에서 그렇게 전화해 주나 모르겠어요. 100 хэдэн сая юм мөнгөний зарлаг гарлаа гэж асууж ирсэн. Та мөн үү гэж асууж ирсэн. Ер нь ямар их дэлгүүр надад ийм мэдүүлэг өгөх вэ? Ямар сони юм бэ гэж. Таны эхнэр чинь арай юм аваад яваад байгаа юм биш үү гэхээр үгүй ээ манай эхнэр миний хажууд байна гэж хэлсэн. Ямар сони юм бэ? Тэгвэл нөгөө цагдаа руу ярих уу? Тэгээ цагдаа руу яар гэсэн. Тэгээ 5 минут өнгөрсөн чинь цагдаа Монгол Солонгос цагдаа байсан гэж хэлжсэн. Солонгос цагдаа ч ямар хурдан юм бэ гэж бодогдсон. За тэгээд цагдаа надтай ярьж ялаа. Та иргэний үнэмлэхийг хэн нэгэн дээр өгч байсан уу гэсэн. Өгч байгаагүй гэсэн чинь. Хэн нэгэн таны иргэний үнэмлэхийг хулгайлаа ч юм уу олоод нэгэн данс нээсэн юм шиг байна. Тийм үү. Таны ойрхон ATM байгаа юу гэсэн. Банк байгаа юу? Манай ойрхон энэ улс төрийн банк байгаа гэсэн чинь тэр дансаа аваад та өөрийнхөө данс карт марта бүр өөрийгөө хувийн мэдээлэлтэй бичих баримтаа аваад хамгийн ойрхон банкн дээр очиорой гэсэн. Харин би гутлаа өмсөж явах зуура юу гэж бодол төрсөн бэ гэвэл би их настай жаахан тэнэгдүү тал байгаа. Жаахан санаа зовсон сэтгэл төрсөн. Тэгээд би удасаар ярьсан байгаа. Нэг пастор руу яриад надад ийм явдал болчлоо. Чиний мэддэг энэ банкнд ажилладаг итгэж байгаа юу гэсэн чинь байгаа гэж хэлсэн. Тэгвэл тийшээ яв. Тэрийг дуудаарай гэсэн. Тэгээ тэр банкнд ажилладаг ажилтныг дуудсан. Тэгсэн ч гэсэн миний сэтгэл нэг л жаахан эргэлзээтэй байсан. Тэгээ замаар явж байсан чинь цагдаагийн газар байж гинэ. Цагдаагийн хэлцээр ороод асуусан. Юм ярьж ирсэн байгаа. Уучлаарай. Нэг юм асуучих уу гэсэн чинь. Өвөө асуугаарай гэсэн. За ийм зүйл тохиолдчихлоо. Би яах вэ гэсэн чинь. Өвөө наад чинь ёстой лойер шүү. Та явж болохгүй гэсэн чинь. Тийм үү гэдэг. Тэгээ дахиад утас ирсэн. Банкнд ирсэн үү гэхээр ирээгүй байна гэсэн. Тэгээд нөгөө цагдаа маань настай яриулаач гэсэн байгаа. Нөгөө цагдаа маань утас авснаа. Хөөш чи хин бэ гэдэг. Тэгээ чи өөрөө хин гэхээр цагдаа би цагдаа байна гэсэн чинь шууд тасалчихсан. Тэгээд чи усгүй яагаад ингэж байгаа. За тэгээд нөгөө банкнд ажилладаг итгэгч маань над дээр ирэхдээ нөгөө Паулус пастор чинь утасны лойверт орох гэж байгаа юм байна гэдгийг шууд мэдээд шууд машин давхаад манай ойрхон банк руу иржсэн гэсэн. Ирж явах замдаа замын гэрэл дээр юунд дээр ч зогсоогүй замын гэрлээ бүр өвөл тоогоод дайраал ирсэн гэсэн. Тэрнээс хойш утасны заллан мэхлэгт нэг удаа орж исэн тэм түүх байгаа. Тиймэрхүү тийм яг тодорхой ярил хоёр хүн юм ярьж байлаа. Гэхдээ арай дээд төвшний боловсралтай ч юм уу дээд мэдлэгтэй хүн юм ярих юм бол нөгөө сонсож байгаа хүн мэхлэгдэхээс өөр аргагүй байдаг энэ үнэн юм аа. Би тухайн үед бол мэхлэгдэхгүй арай чадан гарч чадсан. Гэхдээ надаас илүү мэрэгэн хүн ингээд гарч ирээ дахиад хуурах юм бол хуурахтахаас өөр аргагүй гэсэн. Яг гэвэл дийлэн хүмүүс өөрийнхөө гаргасан шийдвэрийг өөрөө зөв гэж боддог. Бурханы хууль өгсөн 10 хуулиар бол бүгд хараал авахаас өөр аргагүй гэсэн.
ганц өрөөгдөх зам бол нэгүсэл болохоос, ивэлэр л авч болохоос бид нар сайныг хийснээр ч юм уу, буйны ажил хийснээр юм уу, тийм үйлсээр ерөөл авна гэж өстой байхгүй юм аа. Зарим хүмүүс өөрөө сайныг үйлдэх юм бол яважинд орно гэж боддог. Харин сайн үйл хийлээ гэд үйлдсэн нүгэл чинь байхгүй болно гэсэн ойлголт биш юм аа. Нүгэл бол нүглээрээ л байгаа. Сайн буйны ажил хийчлээ гэд нүгэл байхгүй болчдөг юм биш шүү. Тийм учраас Библиэлд Бурхан бидэнд шинэ гэрээг өгсөний учир нь юу вэ гэвэл 31-р бүлгийн дараарай 31-ийн 34 дээр хүн бүр хөрштэй хүн бүр ах дүүдээ эзнийг мэд гэж тэд дахин заахгүй. Учир нь тэдний багаас том хүртэл нь тэд бүгд намайг мэдэх болно гэж эзэн тунхаглаж байна. Учир нь би тэднийг бурууг уучлж тэдний нүглийг дахин санахгүй. За нэгдүгээр эхний гэрээ бол бид нар хуулийг сайн сахиад ямар ч нүгэл үлдэхгүй байх юм бол ерөөл авна. Нүгэл үлдэх юм бол хараал авна. Энэ бол 10 хууль. Ингийн эхний гэрээ гэсэн үг. Гэрээ гэдгийг covenant гэж хэлдэг. Covenant гэдэг нь амлалт гэсэн үг. Бүгдийг сахина гэсэн үг. Гэхдээ сахиараа сахиж чадахгүй бол та нар хараал авна шүү гэсэн тийм гэрээ байгуулагдсан. Харин хоёрдугаар байгуулагдсан гэрээ бол өөр. Миний хийсэн үйлдэлийн дагуу шилжүүлвэл хараал авахаас өөр аргагүй учраас 34-р эшлэлдэр юу гэж хэлсэн бэ? Хамгийн эхний гэрээ бол бидний хийсэн үйлдэлийн дагуу хараал авах юм уу, ерөөл авах юм уу? Бидний хийсэн үйлсээс шалтгааллах болно. Тэр гэрээгээр бол хараал авахгүй хүн гэж нэгч байхгүй байх болно. Бид бүгдээрээ хараал авахаас өөр аргагүй болно. Гэхдээ 10 хууль биш, шинэ гэрээ бол хоёрдугаар гэрээ бол бидний хийсэн зүйл биш. Энэ гарч байгаа бид гэдэг нь юу вэ гэвэл 34-р гарч ирж байгаа би гэдэг нь хинбэ гэвэл бид нар өөрсдөө биш Бурханыг хэлж байгаа шүү. Бурхан биднийг бурууг уучлж бидний нүглийг дахин санахгүй гэсэн үг. Энэ бурууг бид өөрсдөө уучлах биш. Хэн уучлах вэ? Паулус пастор ч уучлах гэсэн үг биш. Би гэдэг нь одоо хэн бэ? Паулус пасторыг хэлж байгаа юм биш. Бурханыг хэлж байгаа юм аа. Би өөрийнхөө хийсэн үйлсээр болдог юм биш гэсэн үг. Тийм учраас бидний хийж байгаа бүх үйлдэлүүд хараалаас өөр зүйл байхгүй байна. Тэгээд Израильчууд ийм замаар явах юм бол сүрхээс өөр аргагүй байх байсан. Гэвч Бурхан биднийг хайрлсан учраас бидний нэгүсэлж байгаа учраас би гэдэг хүн би биш. Бурхан бийг гэдгийг хэлж байгаа юм аа. Би гэдэг нь хүнийг хэлж байгаа юм биш шүү. 34-р ишлэлээр гарч байгаа би гэдэг нь Бурханыг хэлж байгаа юм шүү. Хамгийн анхны гэрээ бол Бурханы зааж өгсөн тушаалын дагуу сахиж чадвал ерөөл аван, сахиж чадахгүй бол хараал авна гэж хэлсэн. Гэхдээ хоёрдугаар гэрээ бол миний хийх ёстой ажлыг Бурхан оронд нь хийж би гэдэг нь адилхан би гэж ярьж байгаа боловч хоёрдугаар Бурханы хийсэн зүйлээр ерөөл авна гэсэн үг. За дүгнэлт нь гэвэл бидний хийсэн бүх үйлс хараал авахаас өөр аргагүй. Зөвхөн Бурханы хийсэн үйлс байж ч ерөөл авч боломжтой. Нүгэл үйлдэлсэн бид нар ч гэсэн. За одоо аврал авсан бид нар ч гэсэн. Аврал авсан чинь одоо шудраг бай. Аврал авсан чинь бид нар одоо сайн үйл хийцгээе. Үений ажил хийцгээе. Ямар ч нэмэр байхгүй байна. Намайг шүүхийн газруудаар мөнгө шимшигдсэн гэсэн хэрэгээр явж байхдаа Бурхан маш их тусалсан. Нэгдүгээр прокурор маш их тийм худалдаагаас бичиг баримт бэлтгэсэн. Тэр худал лувер бичиг баримтнаас болоод өөрөө бас байцаагдж байгаа. Прокурор ингээд шүүхээр одоо явж байгаа. Намайг заавал ингээд шоронд оруулах га тийм. Миний олон зүйлийг худалдаагаараа лувердсан. Гэхдээ харамсалтай нь бидний талд биш нөгөө прокурорын талд орцсон хүмүүс ч гэсэн байгаа.
Хин гэдгийг би энэ дээр хэлэхгүй л дээ. Би эхнээс тэднийг мэдсэн. Гэхдээ бурхан нэгүсэл хайрлахгүй бол одоо би юу хийж явж явах болоо? Үнэхээр төсөөлөгдөхгүй байна. Бурханы нэгүслэр өмгөөлөгч надад хэлсэн. Би таныг сайн өмгөөлье гэж хэлсэн биш ээ. Угаасаа та гимгүү болохоор л энэ шүүхээр яллаа гэж хэлжсэн. Гэхдээ би тэгэж бас хэлмээргүй байсан. Миний нүгэлгүй тооцогдоод гарсан нь Бурханы нэгүслэр юм аа. Би өөрийнхөө ингэж гарсан биш ээ. За, дүгнэлт нь юу вэ? Бид Бурханд талархах ёстой болохоос ямар сайн хийсэн зүйл байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн. Ямар ч пасторууд байсан, ямар ч сайн мэдээ түгээгч байсан. Библийн сургуулаа төгсөөд гарч ирэх юм бол нэг хүн аврал авч, хоёр хүн аврал авна. Тэгээ баг багаар ингээд сүмийн тоо ихсээд хүмүүс аврал аваад олон болно. Тэгэх юм бол тэр нь хичнээн өөрийгөө өргөмжилж бардам болж болох сайн материал болно гэсэн үг. Бид манай Библийн сургууль төгсөөд ажиллаж исэн сүмэн амжилттай яваад байвал би сайн хийж байна гэж боддог. Харин Бурхан тийм хүмүүсийг бүгдийг хайдсан байлээ. Яагаад вэ? Өөртөө итгэдэг хүмүүс учраас. Надад сайн хийсэн зүйл нэг ч байхгүй байна Бурхан. Юу сайн хийж авдах вэ? Гэхдээ эсвэргээрээ зарим нь хичээнгүйлийн сайн мэдээд хараагаад олон хүмүүсийг аврал авахуулаад сүмдээ итгэж нэмэгдээд байсан чинь нэг өдөр харсан чинь сүмээс байхгүй болцсон. Яагаад вэ? Нэгүслэр болсон хүн байдаг. Өөрөө сайн хийгээд болчихсон хүн байдаг. Тэр нь Бурханыг хэрэгтэй гэж боддоггүй. Бид нар харин сатан мэхлэгдээд үе өөрөө сайн хийчихжээ. Би сайн хийчлээ гэсэн. Тийм бол төрөх үе байгаа юу та бүхэн? Байгаа үстэй тий. Надад ч гэсэн маш их байгаа. Тэр сэтгэл төрөх болгонд юу вэ? За үнэхээр аюултай байна. Дахиад нэг эргээд харах юм бол өөрийгөө хичнээн хором муу, тэгэхээр бузар муу хүн бэ гэдгийг харагддаг. Бид нэр сайн хийснээр аврал ерөөл авахгүй. Харин нэгүслэр л ерөөл авна гэсэн үг. Тийм учраас Бурхан бидэнд хоёр зүйлийг өгчээ. Хоёр covenant буюу гэрээг өгсөн. Хоёр covenant. Нэгдүгээр гэрээ нь юу вэ? Хуулийг сахивал өргөдөн сахиж чадахгүй бол харагдана. Түүнийг дагаж яваад байвал бүгдээрээ хараад үрхээсээр аргагүй. Харин гонхтой зүйл нь өнөө үеийн маш олон хүмүүс сайн ажил хийж, буйны ажил хийж аврал авна. Дуулууртай байснаар аврал авна. Бас пандив их өргөснөөр аврал авна гэж ярьдаг. Гэхдээ тийм биш. Нэгүслэр л аврал авна. Бидний сайн хийсэн зүйл үйлсээр аврал авахгүй гэсэн. Бидний ерөөл авах хамгийн нэгдүгээр хүчин зүйл бол хэрвээ сайн хийгээд ерөөл авна, муу хийвэл хараал авна гэвэл бүгдээрээ хараал гэсэн. Харин хоёрдугаар гэрээ бол Бурханы хийж өгснөөр л аврал авна. Бидний хийсэн зүйл бол бүгд хараал байна гэсэн үг. Бид нар итгэлийн амьдралаар сайн амьдрыг гэвэл та бүхэн сайн хийсэн зүйл байхгүй үстэй тийм ээ. Заримдаа сайн хийсэн зүйл нь санаанд орох үе байгаа. Надад ч гэсэн яг үнэндээ санаанд ордог. Гэхдээ тэр болгон биш ээ. Миний сайн хийсэн зүйл нэг ч байхгүй. Би аврал авахад энэ бол миний сайн хийсэн гавьягаарч биш, миний сайн мундагаараач биш. Зөвхөн эзний нэгүслэр авсан юм аа. Энэ бол Библи бидэнд хэлж байгаа зүйл юм шүү. Өнөө үед хичнээн олон хүмүүс хуулийг сайн сагснаар аврал авах гэж оролдож байдаг билээ. Тэд нар бүгдээрээ Библийг мэдэхгүй учраас юм аа. Гэтэл бид нар Бурханы өмнө үнэхээр хэрэгцээгүй, үнэхээр мунхаг бас даруй байх ёстой, үнэхээр сайн биш хүмүүс байна. Харин Бурхан биднийг нэгүслээрээ энэнгүү байдлыг хайрлаж авардаг нь эзэн билээ. Тэр бид нар сайн хүн байсан бол эзэн өөхөх шаардлагагүй үстэй. Та бүхэн хэрэг сайн ариун хүн байсан бол Есүс ажиллах хэрэг байхгүй үстэй. Та бүхнээс асууя. Та бүхэн аврал авсан ч гэсэн гэм нүглээс уучлагдсан үед би сайн хийлээ гэж бодогдох үе байгаа юу? Би сайн хийлээ гэж бодогдох үе байгаа юу? Байгаа үстэй. Тийм ээ, байгаа.
Хэрэг тийм бодол байвал завхарсан зайдан амьдралаар амьдардаг шүү. Сатан биднийг удирдна. Пасторуудын дотор ч гэсэн ажилдаг. Заримдаа сайн мэдээ сайн тараагаад, гэрчлээ сайн яриад, ямар ивэл автсан байх юм бол тэр үед сатан ажиллаад өөртөө итгэдэг хүн болгочдөг. Харин эзний нэгүсэл бид нэр даатгах ёстой юм аа. Бид бүгдээрээ хормоо хүмүүс. Бидний авах хариу бол зөвхөн хараалал байх байсан. Харин тэр хараалыг Бурхан Есүсийг илгээгээд оронд нь авчихсан учраас тэр хараал байхгүй болсон болохоос бидний сайн хийсэн гавьяагаар болсон зүйл бол нэгч байхгүй юм аа. Ойлгосноо? Хариулцгаагаарай. 여러분 선하십니까? Та бүхэн сайн хүн мөн үү? Биш ээ. 선에서 구원받은 거 아닙니까? Та бүхэн сайн хүн учраас аврал авсан уу? Үгүй үстэй. Та бүхэн ариун хүн учраас аврал авсан уу? Үгүй үстэй. Та бүхэн бүгдээрээ бузар муу хүмүүс боловч Бурхан цэвэршүүлсэн, цагаатгсан учраас миний сайнаар аврал авсан биш гэсэн үг. Хэрэг та бүхэн өөрөө би сайн хүн гэж бодох юм бол сатан миний дотор ажиллаад байгаа юм байна. Хэрэг бид даруй байхгүй бол дорхно сатаны боол болно. Тэгээд завхарах болно. Зарим нэг итгэгч сайн мэдээ сайн тараа. Бас сургаал тараагаараа гэвэл маш сайн тараа. Үнэхээр сайн итгэгч. Гэхдээ нэг өдөр харсан чинь байхгүй болсон байдаг. Яагаад вэ? Өөртөө итгэдэг учраас юм аа. Бурхан тэр хүнийг таалахгүй гэсэн үг. Та бүхэн ч гэсэн хэрэг өөрөө сайн болъё гэж хичээж байгаа бол та бүхэн Бурхантай харьцуулж үзээрэй. Цорын ганц зөвхт нэг юм бол Бурхан юм. Харин бид нар үхэх ёстой хүн байсан, тийм ялтай хүн байсан. Харин Есүсийн цусаар цэвэршүүлэгдсэн юм. Тэрнээс илүү цэвэр зүйл гэж байхгүй. Та бүхнээс асуумаар байна. Та бүхэн ямар вэ? Ямар хүн бэ? Та бүхэн сайн хүн байгаа юу? Өөрийгөө илчлээрэй. Та бүхэн сайн хийсэн зүйл байхгүй юу? Сайн хийсэн зүйл байгаа юм шиг санагдаж байгаа зү. Гэхдээ тийм биш шүү. Та бүхэн мэхлэгдэж байна гэсэн үг. Бид нэр өнөөдөр амьд байгаа. Бурханы нэгүслэр амьд байгаа юм аа. Үнэхээр хорон муу, үнэхээр зөрүүд, үнэхээр адгийн муу хүн боловч би амьд байгаа биш, Бурханы нэгүслэр амьд байгаа гэсэн үг. Тэр нэгүсэл дотор байх үед хамгийн аз жаргалтай, дэлхийн хамгийн аз жаргалтай хүн болох болно. Баярлалаа.